Сайн мэцхан уу, орой минь төргий. Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа таллалж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр автомашины таргуулаа төлөхгүй бол шүүхэд дуудана. Арилжааны банк актив хөрөнгө өсчээ. Улсын хурлын дарга хүний эрх бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг уриаллаа. Өнөөдөр дэлхийн сонсголоо хамгаалах өдөр тохиож байна. Саудын Араб дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам Ираны дроны халдлагт өртжээ. Пакистан, Афганистаны хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна. Эдгээр олон бусд мэдээллийн дэлгэрэнгүй одоо хүрэх гэж байна. Энэ оноос автомашины татварыг нэмэгдүүлж, торгуулаа хугацаанд төлөөгүй тохиолдолд алдан тооцдог болсон нийслэлийн төсвийн орлогын дийлэнх нь иргэдийн төлдөг татвар хураамжаас төвлөрдөг. Тиймээс торгуул татварыг багаар нэмж төсвөө бүрдүүлэх болжээ. Нийслэлийн төсөв жил бүр тэлсээр 2026 оны төсвийн зардлыг 6 ихнэг төгрөг болгон нэмэгдүүлсэн. 16 мега төсөл хэрэгжүүлэхээр нэмсэн уг төсвийн орлогыг иргэдийн төлдөг татвар хамжаар бүрдүүлнэ. Үүний эхлэл болгож автозам ашигласны төлбөрийг 2-3 дахин нэмж торгуул хураамжинд алдаг тооцож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөний дүрм зөрчсөн жолооч нарт дараах байдлаар торгуул ногдуулж байна. Тодорхойлбол замын хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа буюу терминалаар мөн AI камер тоног төхөөрөмж 102 аппликейшнаар жолооч нарт торгуул ирж байна. Харин торгуулаа хугацаанд төлөөгүй тохиолдолд 10% алданг тооцож торгуулийн хэмжээ үндсэн төлбөрийн 50% хүрвэл шүүхээр нь хэмжилж торгуулийг заавал төлөвлөж байна. Тэр нь жоохон таагүй л байгаа. Одоо нэгдүгээр энэ ингээд төгжрлийн үед бол тэр айгүй төвхтэй байгаа шүү дээ. Тэгээд бусд үед нь бол яг хөтэ өдрийн цагаар бол нэг тавихад бол яг хөдөл гэж бодолтой байгаа шүү дээ. Тэгээд яг төгжрэлтэй үед бол нэгдүгээр ингээд машин тавих бол төвхтэй шүү дээ. Одоо иргэн хуулийн этгээдэд заавнагдуулсан одоо торгох шийтгэлийг нэмэгдүүлэн олох тухай журмаар бас дээрх асуудал зохицуулж байгаа. Тухайлбал одоо жишээ нь замын хөдөлгөөний дүрм минь зөрчил дээр аваад үзэх юм бол замын хөдөлгөөний дүрм зөрчөөд одоо 20,000 төгрөгөөр торгууллаа гэж бодоход та эхлээд хуулийн хугацаа буюу 15 хоногийн дотор танд 20,000 төгрөгийн чинь 10,000 төгрөг буюу 50% төлөх ийм бол зохицуулт явж байгаа. За 16 дахь хоног буюу хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд одоо тухайн одоо нэг зөрчлийн оногдуулсан тоон хэмжээнд дээр 10% нэмэгдэх. Тэгэхээр 20,000 төгрөгийн торгосон зөрчлийн одоо 10% гэхээр 22,000 төгрөг болоод ингээд сар тутам 10%-аар нэмэгдээ явах ийм зохицуулт үйлчилж байна. Тэгвэл жолооч нарын торгуул хураамжийг нэмээд зогсоол нэмэгдэж төгжрэл буурахгүй. Өөрөөр хэлбэл энэ мөнгөөр ямар ч асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй. Харин ирээдүйд хэрэгжих 16 мега төсөл рүү оруулж техник эдийн засгийн үндэслэл зураг төсөлд зарцуулна. Уг нь татвар хураамж нэмэгдвэл иргэдийн амьдрах орчин сайжирч утаа төгжрэл буурах ёстой. Гэтэл энэ мөнгийг хизээ хэрэгжиж иргэд өргөөжийг нь хүртэх нь тодорхойгүй мега төсөл рүү урсгасаар байна. 2026 оны нийслэлийн төсвийн тодтоглоор трамвайн төсөлд 350 тэрбум төгрөгийг нэмж оруулсан. Харин төсөл хугацаанд ашиглалтанд орж чадахгүй тохиолдолд хариуцлага хүлээх хатан тушаалтан байхгүй татвар төлөгчдийн төлсөн 350 тэрбум төгрөг салхинд хийснэ. Гэр хорооллыг орон сууцжуулсан сэлбэдэд төслийн орон сууцыг нийслэл ипотекийн зээлээр худалдана гэдгийг мэдгдсэн. Тэгвэл Монгол банк олгодог ипотекийн зээлийг нийслэл давуу байдал бий болгон олгох боломжгүй юм байна. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хэрэгжиж байгаа сэлб дэд төвийн 3,800 айлын орон сууцыг эмч багш нарт урьдчилгаа 15% иргэдэд 20% хөнгөлөлттэй 8% хүүтэй 15 жилийн хугацаатай олгоно хэмээн хотын дарга мэдэгджээ. Харин зээлийн гол шалгуур нь эхнэр нөхөр байх ёстой. Хэрвээ гэр бүл салбал ипотекийн зээлээр олгосон байрыг түрээслүүлэх юм байна. Энэ болохгүй л ийм вариант байна уу юу гэдгийг л за энэ дээр бид нар нэлээд удаан ажилласны эцэст ипотек гаргаж болох юм байна гэдэг шийдэл төрсөн. Бүтээгдэхүүн айгүй ойлгомжтой. Зөвхөн эхний ээлж нь сэлб төв дээр хэрэгжинэ. Эхнэр нөхөр хоёрт заавал өгнө. Салах юм бол ипотек биш түрээсэн гэрээ болж хуурна гэсэн ийм хөшүүрхтэй. Монгол банкны санхүүжилтээр олгож байгаа ипотекийн зээл төрийн байгууллага хөндлөнгөөс оролцвол уг тогтолцоонд гажуудал үүсэх эрсдэлтэй. Нөгөө талд гэр бүл салсан тохиолдолд түрээслүүлсэн байрны төлбөрийг хэн авах нь ч тодорхой бус байгаа юм а. Ипотекийн зээлийн бүтэн тогтолцоотой явж байгаа. Тэрийг нь болохоор Монгол банкны санхүүжилтийн хариуцаад явж байгаа. Гэтэл энэ дээр одоо нийслэл оролцох нь бол маш буруу. Нийслэл оролцсон босоод ингэ төрийн байгууллага оролцсон гэдэг нь бол энэ зах зээлийн системээр явж байгаа энэ тогтолцоонд улмал гажуудал үүсэх юм бий байлиг бол ялгамал гэж байна. Ипотекийн зээлийн хүлээлтийг бууруулах зорилттой бүлгийг зөв тодорхойлж хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байна. Үүнд төрийн байгууллага оролцох бус Монгол банк бие даан зохицуулалт хийх ёстой. Орон сууцны метр квадратыг маш тодорхойлж өгөх ёстой байна. Дээр нь нэмээд гэр хорооллын өрхүүдэд зээлийн бүтээгдэхүүнийг маш олон төрөлтөөр гаргаж өгөх ёстой байна.
Зээлийн бүтээгдэхүүн гэдэг дотор нь болохоор нөгөө орон сууцаа дахин барих, орон сууцаа дахин засварлах, дээр нь шинээр орон сууцанд орох гэх мэт зээлийн бүтээгдэхүүнүүд маань гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүн гэсэн ялгаатай тодорхойдог ийм систем рүү шилжвэл энэ өөрөө илүү их хүртээмжтэй одоогийн нөхцөл байдал дээр байгаа нөгөө удаан хүлээгдэж байгаа удаашрыг бол хүлээлтийг бол нөгөө багасгах ийм боломж бол бий. Монгол банкнаас ипотекийн зээлийг засгийн газарт шилжүүлэх асуудлыг жил дамнан ярьж байна. Мөн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр орон сууцжуулалтын тусгай банк байгуулах асуудлыг ч хөндөж байна. Бөөний их хямд их үүсвэрийг олж ирээд тэрийг бол арилжааны банкудаар дамжуулж иргэдэд одоогийнх шиг ингээд 6-8% зээлийг бол бүр их зорилттой тодорхой нийгмийн бүлэг рүү хамгийн их тусламж шаардлагатайгаа бүлэг рүү чиглүүлэх тэр нь дараагийн тэр орон сууцжуулалтын санхүүгийн банк гэх бөөний банк байна шүү дээ. Тэгэхээр тэр банкны санхүүжилт бол бас энээс арай өндөр хүүтэй гэхдээ бас олдцсон арай их байх ийм боломжийг нээж өгөх гээд дундаж давхаргад илүү зориулсан гэх юм уу ийм зээлийг бол гаргана гэсэн ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Орон сууц бол хүний наад захын хэрэглээ. Гэтэл манай улсад байртай болно гэдэг мөрөөдөл болсон. Тиймээс төрийн аливаа шийдвэр нийгмийн эмзэг хүлээлттэй байгаа сэдвээр үндэслэн гарах ёсгүй юм. Эрчим хүчний сайдсан 50 бэхийн зөвлөхөөр ажиллаж байсан товод оржийг өнгөрсөн 7 хоногт шүүхэн шийдвэрээр суллжээ. Прокуророос үргэлжлүүлэн хорог саналыг ирүүлсэн хэдий ч дүүргийн иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхтээр шийдвэр гарчээ. Авилгатай тэмцэх газраас 50 бэх болон товод орж нарыг өнгөрсөн 1-р сард саатуулан шалгасан байдаг. Инхдээ 50 бэхийн эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байхдаа бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны их усүртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол улсын аймагт дулааны цахилгаан станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй Америк долларын гэрээг байгуулсан байдаг. Ингээд албан тушаалын байдлаа урвуулаа ашиглаж зөвлөх үйлчилгээний төсвийн 2.6 сая Америк доллараар нэмж Монголын нэр бүхий аж ахуй нэгжид эдийн засгийн давуу байдлыг илт бий болгосон гэх хэрэг толгодуулан шалгаж саатуулагдсан байдаг. Учир нь мөрдөө шалгах ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын нэр бүхий аж ахуй нэгжин 50 бэхийг эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь түүний зөвлөхөөр ажиллаж байсан иргэн товод оржийн үүсгэн байгуулсан Green Energy International хувьцаат компанид давуу байдал олгосон нь тогтоогдсон хэмээн авилгатай тэмцэх газраас мэдээлж байсан юм а. Нийтийн тээврийн бодлогын газраас 11 чиглэлийн эхний үсгийг өөрчлөлгөр болжээ. Тодруулбал энэ сарын 9-өөс үү чиглэлийн нэршлиг Ч чиглэл болгож өөрчлөх юм байна. Ингэхдээ маршрут болон цагийн хуваар тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй, өөрчлөлтийг хийхгүй юм байна. Ингээд нийтийн тээврийн чиглэл нэршлиг төлөвлөхдөө хүн амын нягтршил, зорчих, хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг. Үүний дагуу судалгаан дээр үндэслэн дээрх 11 чиглэлийн нэршлиг эхний үсгийг нь иргэдэд ойлгомжтой нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчилж байгаа юм байна. Ярмаг арцад хар хорон өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр төслийн хүрээнд төлөвлөсөн нийт 19 тулгуур багны угсралтын ажил бүрэн дуусжээ. Тус төсөл нь 4.2 км-ийн урт чугамтай 6.5-аас 42 м өндөртэй тулгуур багнуудтайгаар төлөвлөгдөжээ. Ийхүү төслийн хүрээнд үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтын ажил 61.7% гүйцэтгэлд хүрсэн байна. Ингээд тулгуур багнуудыг бүрэн угсарснаар төслийн дараагийн шатуулах, ган татлах, трос татах, мөн тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суйрлуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж, тус чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлахыг 19 тулгуур багны дээгүүр агаараар сүвлэн татаж суйрлуулах бөгөөд уг ажлыг 2 дугаар улиралдаа багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдийн засаг 6.8% өсөж за харьцангуй бол зорилттой түвшинд хүрсэн. Тэгэхээр эдийн засаг өсгийн зэрэгцээгээр за банк санхүүгийн салбарт өнгөрсөн онд ямар өөрчлөлт гарсныг одоо та бүхэнд тайлбарлан хүргэе. За өнгөрсөн онд бол банк санхүүгийн салбарын нийт актив хөрөнгө 18%-аар за хөрөнгийн хэмжээ 17%-аар за их үүсвэр бол 10%-аар өссөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол банкны салбарын хувьд бол үр өгөөжийн хувьд бол харьцангуй ашигтай байсан гэж хэлж болохоор байна. Хүүтийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ бол 17%-тай. Энэ бол Төв банкнаас тогтоосон зохицуулагч байгууллагаас тогтоосон 12% шаардлагыг бол хангаад түүнээс хамаагүй өндөр байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол юг харуулж байгаа нөхөр банкуд илүү их зээл олгох,
нөөц бололцоо өөрт нь байна гэдгийг харуулж байгаа маа. За зээл олголтын хувьд бол мэдээж хэрэглээний зээлийг бол Монгол банкнаас хумж за өр орлогын харьцаг 45% олгосон. За хэрэглээний зээл банк бүс санхүүгийн байгууллагын аппликейшн, за тэтгэвэр, за цалингийн зээл зэрэг бусад зээл бол орж байгаа. Тэгэхээр энэ зээлийн хязгаарлахаар өр орлогын харьцааг бууруулж за эргээд бизнесийн зээлийг нэмэгдүүлэх юм гол зорилготойгоор бол Монгол банк болон санхүүгийн зохицуулах хорооноос дээрх шийдвэрийг гаргасан байгаа. За 2025 онд тэгвэл арилжааны банкнд болгосон нийт зээлийн хэмжээ бол харьцангуй буурсан буюу удаашралтай байгаа. За энэ мэдээж өр орлогын харьцааг бага зэрэг бууруулсантай холбоотой. За нөгөө талдаа бизнесийн зээл харьцангуй өсөж ирсэн. За бизнесийн зээлийн хувьд бол тэр дундаа эдийн засаг 6.8% өсөхөд гол нь нөлөөлсөн хөдөө аж ахуйн салбартай холбоотой бизнесийн зээл бол өссөн байгаа. За ялангуяа хөдөө аж ахуйн салбарт олгосон зээлийн хэмжээ ямар хэмжээнд явж ирснийг график дээр харуулж байна. За 2023 онд бол хөдөө аж ахуйн салбарт олгож ирсэн зээлийн хэмжээ бол харьцангуй бага байсан. За 2023 оноос эхлээд бол засгийн газрын татаас хөтөлбөр болон за одоо хөнгөлөлттэй зээлийг бол энэ хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт олгож эхэлснээр за 2024 онд бол бага хэмжээгээр өсөөд за энэ өсөлт бол хадгалагдсаар 2025 онд бол 35% тай байна. За тэгэхээр нийт одоо банкны зээлийн өсөлт бол хөдөө аж ахуйн салбар дээр бол 19% өссөн үзүүлэлт байгаа. Тэгэхээр энэ бол ялангуяа хөдөө аж ахуйн салбарт энэ хугацаанд бол нийтдээ 1.5 төгрөгийн хөнгөлөлттэй нийт одоо зээлийг бол бизнесийн зээлийг олгосон. За үүний дийлэнх нь бол түрүүний хэлсэн хөнгөлөлттэй буюу засгийн газраас олгож байгаа хөдөө аж ахуйд дэмжсэн энэ зээл бол дийлэнх хувийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ бол яг энэ хөдөө аж ахуйд салбарсан чиглэсэн зээлийг бол дийлэнхтэй иргэд болон иргэд авдаг байсан. Өөрөөр хэлэх юм бол одоо жижиг дунд одоо газар тариалан эрхэлдэг, ногоо тарьдаг ч юм уу иргэдэд бол их бага хэмжээгээр энэ зээл олгогддог байсан бол за хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээр бол томоохон аж ахуйн нэгждэр бол за томоохон одоо үйлдвэрлэл эрхлэх ч юм уу дотоодын одоо мал аж ахуйн салбар, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэх энэ том хэмжээний одоо зээлийг бол энэ хөнгөлөлттэй зээлээр олгож эхэлсэн. Эдийн засгийн одоо 6.8% өсөхөд бол энэ хүү одоо гол нөлөөгөө үзүүлж байна. За 2025 онд Монгол банкнаас за мөнгөний хатуу бодлогыг бол үргэлжлүүлсэн. За оны эхэнд бол мөнгөний бодлогын хүү 10 орчим хувьтай. За ингээ 3 дугаар сараас эхлээд бодлогын хүү 12% тогтож за энэ одоо 12% гэдэг бодлогын хүү бол 2025 онд дуустал бол хэвээр хадгалагдсан. Ингээд Монгол банкны ерөнхийлөгч 2026 оны 1-р сард солигдож за наран зохицуулал тус банкыг одоо удирдах байгаа. Ингээд тэрээр шинэ ажлаа хүлээн авснаас хойш за мөнгөний бодлогын хорог ээлжид бусаар хуралдуулсан. За уг хуралдаанаас ч гэсэн мөнгөний бодлогын хүүг цаашаа хэрхэх вэ гэдэг асуудлыг хүндсэн байгаа. Тэгэхээр хэрвээ бодлогын хүүг бууруулах орон зай гарах юм бол 12% гэдэг хүү бол оны одоо төгсгөл орчмоор бол буурах төлөвтэй байгааг бол эдийн засаг хүчид онцолж байна. За энэ оны одоо төгсгөл бодлогын хүү буурахад бол мэдээж инфляцийн түвшин одоогийн байгаа түвшин буюу 7.5% тай за бага түвшиндээ доктортой хадгалагдах. За үнийн өсөлт доктортой байх. За төгрөгийн арч чангаш, валютын арч доктортой байх зэрэг олон одоо нөхцөл байдал бол сайн байж ич эдгээр одоо дөнгөж сайн байж ич оны төгсгөлд эргээд бодлогын хүн дээр бол буурах орон зай үлдэхээр байгаа. Мөнгөний бодлого маань яг ингээ инфляцийн зорилт түвшин дээр тэгээд тэр хугацаанд бол хүүг буурна гэж бол харж байгаа. 2025 онд Монгол улсын эдийн засаг 6.8% өссөн. За үүнд гол нөлөө үзүүлсэн салбар бол мэдээж за уул уурхайн салбар, за мөн хөдөө аж ахуйн салбар бол голлон одоо өсөлтөнд бол гол нөлөө үзүүлсэн байна. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг 2026 онд за Монгол банк болон засгийн газраас за нэг 6 орчим хувьтай, за Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ч гэсэн нэг 5-6 орчим хувьд байхаар бол төлөвлөж байгаа. Гэвч одоо олон улсын нөхцөл байдал бол тодорхой бос. За дахиад Америк нэгдсэн улс, Иран зэрэг Орос, Украины дайнаас гадна ингээд дахиад цэргийн ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр үүн байдал цаашдаа хэрхэн үргэлжлэх, за цаашлаад эдгээр улсуудын одоо энэ цэргийн үйл ажиллагаа за удаан үргэлжлэх юм бол мэдээж жижиг эдийн засагтай болон за импортоос хамааралтай жижиг улсуудад бол эдийн засгийн хувьд хүндрэл үүсэж магадгүй байна. Тэгэхээр энэ хүндрэл бол за ялангуяа Монгол улсын хувьд жишээлбэл яаж ирэх вэ гэхээр нефтийн үн буюу за газрын тосны үн бол олон улсын зах зээлээр нэмэгдэж ирсэн. Үүнийгээ дагаад нефтийн бүтээгдэхүүний хувьд Оросын албаны улсаас хамааралтай манай улсын хувьд бол нефтийн үн бол нэмэгдэж магадгүй. За цаашлаад импортын бараанаас бүрэн хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд импортын барааны үн өснө. За импортын барааны үнд нөлөөлж байгаа инфляц дагаад савлж магадгүй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол 7.5% гэдэг энэ инфляцийг 2026 онд Төв банкнаас ямар бодлогоор барьж доктортой барих вэ гэдэг нь бол Төв банкны бодлого шийдвэрээс хамаарна. Тэгэхээр одоогийн нөхцөл байдлаар бол энэ нөгөө ойролт тоондод гарч байгаа энэ мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр бол нефтийн үний дэлхийн зах зээл дээр хүнд нэлээд өсөх нь бол тодорхой болчлоо тийм. Дээр нь нэмээд нөгөө импортын хүнсний бараа бүтээгдэхүүний үн бол өсөх нь бол тодорхой. Оросын холбооны улс дахь дотоодын инфляц бол өндөр байгаа. Тэгэхээр тэр дотоодын хүнсний инфляц ялангуяа өндөр байгаа. Тэгэхээр монголчууд бас нэлээдгүй хэмжээний хүнсийг бол Оросын холбооны улсаас импортлдог. Тэгэхээр тэр бол ийм импортын одоо хил дамжиж орж ирсэн инфляц бас
бий болох боломжтой. 2025 онд макро эдийн засгийн түвшинчдэр арилжааны банкуудын хувьд ч тэр харьцангуй одоо дажгүй жил гэж хэлж болохоор юм. Тэгэхээр мөн Монгол улсын зээлжих зэрэглэлийг за Fitch болон олон улсын Moody's агентлагаас бол нэмж за бие нэмэх түвшинд хүргэсэн. За энэ нэргээд Монгол улсын засгийн газар 2026 оны за эхний улиралд энэхүү одоо олон улсад 500 сая Америк долларын за 595% хүүтэй 6 жилийн хугацаатай бондыг гаргаж байна. За энэ бондоор бол 2026-2028 онд төлөгдөх намаад Century бондын эргэн төлөлтийг төлнө. За намаад бондын хувьд бол нэг 160 орчим тэрбум төгрөг. За Century бондын хувьд 321 орчим тэрбум төгрөгийн одоо төлбөрийг бол төлөх юм зээлийн хуваарьтай байгаа. Тэгэхээр эдгээр бүр төлбөрийг за дахиад бондыг буюу өрийг өрөөр дахин санхүүжүүлж инхүү олон улсын зах зээл дээр Монгол улсын засгийн газраас 500 сая долларын бонд гаргаж байна. Өнөөдөр буюу 3 дугаар сарын 3-нд зүүн аймагуудын ихэнх нутаг, говийн аймагуудын нутгийн зүүн хэсгэр 4-нд халах голын айс авгазраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүүтний ирж чангарч, өчтэй салхи шуургатай байхдуул зам даваа гүвэнд харагдах орчин хязгаарлагдаж, халтргаа гулгаа үсгийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулжээ. Одоогоор олон улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хаагдсан зам даваа байхгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд цас орж, халтргаа гулгаа нэмэгдсэн тул хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож голын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг 1-р сарын 20-ны өдрөөс эхлэн 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхэлсэн. Үхрийн мах 15,000, хоньны махыг 13,000 төгрөгөн үнэтэйгээр худалдан борлуулж байна. Мөн иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нөөцийн махны өргөтгсөн худалдаа 3-р сарын 4-өөс 7-ны хүртэл 10-аас 17 цагийн хооронд 9 байршилд зохион байгуулахаар болжээ. Ингээдтэй хоньны махыг гулуузаар нь 1 кг нь 13,000 төгрөгөөр худалдан борлуулах юм байна. Ингээд энэ жилийн хувьд 9 аж ахуйн нэгжийн 5,016 тонн нөөцөлсөн махыг нийслэлийн иргэдийн хаврын улиралд хэрэгцээнд нь зориулан бэлтгэжээ. Их хүүхэд нэрийн андигдлыг бууруулах орон нутгийн чанартай тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор их хүүхэд эрүүл мэндийн үндэсний төв болон Монголын алт компани Тран инх мэнд хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Инх мэнд хөтөлбөр нь Монгол улсын 21 аймаг 330 сумыг хамарсан их хүүхдийн эрүүл мэндийн дэмжих чиглэлээр хэрэгжиж буй үндэсний хэмжээний анхдагч санаачлага юм а. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйлчлэг, мөн эрт илрүүлэг, наривчилсан онцлогоо шаардлагатай тохиолдолд газар дээр нэмэлт заслын тусламж үйлчлэгийг үзүүлэх, мөн хяналтын хүүхдүүдийг үзлэгт хамруулах, мэрэгжлийн болон чадварчуулах үйл ажиллагаа зэргийг хийж хэрэгжүүлэх юм байна. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн энэ сарын 3-ны өдрийг сонсголон хамгаалах өдөр болгохоор зарласан. Энэ хүрээнд Монгол улс хүүхдийн сонсголыг хамгаалах өдөр болгон бага насны хүүхдүүдийн сонсгол бууралд цаашид үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхээр эрүүл мэндийн яам болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв төр хувийн хэвшил хамтран урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахаар болсон байна. Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн нийтээр дэлхийн сонсгол хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл энэхүү өдрийн сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжийн талаар олон нийтэд мэдээлэл түгэх, ялангуяа хүүхдийн сонсголын эрүүл мэндэд анхаарал хандуулах зорилготой өдөр юм а. Харин Монгол улсын хувьд өнөөдөр энэ өдрийг хүүхдийн сонсголыг хамгаалах өдөр болгон урьдчилан сэргийлэх өдөр болгож байна. Ингээд судалгаагаар дэлхийн хэмжээнд 5-аас 19 насны 90 сая орчим хүүхэд сонсгол бууралттай байна. Хамгийн чухал нь хүүхдийн сонсгол бууралтын 60 гаруй хувийг энгийн зардал багтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг салбарын дэд сайд хэлж байна. Төрснөөс нь эхлээд нейрон скринингийг 2012 оноос хойш хэрэгжүүлээд нэвтрүүлээд бол явж байгаа. За энэ 5 мэдээ статистикаас харахад бол 1000 амьд төрөл тутамд одоо нэг 2.3 хүүхэд ямарваа нэгэн сонсголын нэг талтай эсвэл хоёр талтай ч юм ингээд бэрхшээлтэй гэдэг юм онцлогдоод байгаа юм 5 мэдээ статистик бол байгаад байгаа. За ингээд энийг бид нөр урьдчилан сэргийлээд эрт илрүүлэхгүй бол энэ цаашаага өвчлөл болж тухайн хүүхдийн боловсрал, эрүүл мэнд, хэл яриа, за дээрэс нь амьдралын чанар гэдэг юм чухал амьдралын факторуудад айгүйх сөргөөр нөлөө үзүүлэхээр ийм асуудлууд болж эхэлдэг. Тийм учраас бид нар энэ жил яг 3 сарын 3-ыг
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас болон бусад олон улсын байгууллагаас жил болгон сонсголын өдрийг болгож одоо тэмдэглэж авч явдаг боловч энэ жилийн онцлог нь юу вэ гэхээр яг хүүхд рүү чиглэсэн хүүхдийн сонсголыг хамгаалъя гэдэг уран дээр бол явагдаж байгаамаа. За тийм ч учраас бид нар энэ жилдээ хүүхдийн сонсголыг хамгаалах үзийг зөвхөн эрүүл мэндийн яамны хүрээндээ биш бусад төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн байгууллагууд за дээрэс нь боловсролын ерөнхий газар боловсролын яамтайгаа ингэж хамтраад сургалтуудыг буюу одоо багш нарыгаа чадахжуулах сургалтуудыг хийх үзлэг үйлчилгээнүүдийг зохион байгуулах дээрэс нь хүүхдийн эрүүл мэндийн үндэснийхэн төвтэйгээ ингээд хамтраад олон шат дараалттай нэг өдрийн тэмдэглэх баяр болгож өнгөрөх биш энийгээ цаашдаа ч гэсэндээ авч явж хэрэгжүүлж нэг жилийн дотор тодорхой үр дүнгуудыг гаргаж яг дараа жил 3 сарын 3-ны өдөр уулзахдаа эргээд үр дүнтэй тодорхой зүйлүүдтэйгээр байх хэрэгтэй гэдэг талаас нь л илүү одоо өнөөдрийг өнгөрөөж одоо тэмдэглэж онцолж гаргаж байна. Мөн 1000 төгрөлт тутамд 2-3 хүүхэд тутам нь сонсголын бэрхшээлтэй төрдөг байна. Иймд эрүүл мэндийн яам, их хүүхэд эрүүл мэндийн үндэсний төв болон төр хувийн хэвшил хамтран хүүхдийн сонсгол бууралтыг бага наснаас нь урьдчилан сэргийлэх мөн боловсролын яамтай хамтран багш нарыг чадваржуулах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа байна. Тэгвэл Монгол улсын хувьд 3800 гаруй хүүхэд сонсголын хүнд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй байна. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хувьд ч тэгш хүртээмжтэй боловсролын хүрээнд заримдаа хүүхдийн ялгуурлан гадуурхалт илэрдэг, мөн нийгмийн харилцан тэгш хамрагдаж чадахгүй зэрэг асуудлууд гардаг байна. Иймд харьяа яамны зүгээс боловсролын яамтай хамтран багш нарыг чадваржуулж тусгай хэрэгцээд сонсголын хүнд хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хөтөлбөрийг тусад нь боловсруулж хэрэгжүүлэхэр болжээ. Өчтөр биднээс энэ тийм ээ төрөлхийн одоо гадна чихний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн одоо эцэг эхчүүдийн төлөөлөлтөд уулзаад бол энэ тийм ээ эцэг эхчүүд бол маш одоо олон юмдар эмзэглэж яасан. Нэгдүгээр төл хүүхдүүдийн эргэтний одоо соггоос болж хүүхдүүд нийгэмд болон сургууль за орчиндөө одоо маш их гадуурхагдж байна. За үүнээс болоод сурах одоо эрх нь бол нэлээд хязгаарлагдж байна. Үүнээс бол мэдээлэл авах боломж нь одоо эрс хаагдмал байна. Үүн дээр бол энэ тийм одоо холбогдох улсууд нь хэдийгээр одоо анхаарч байгаа юм шиг боловч дөрвтэй одоо арга хэмжээ авч чадахгүй байна гэсэн одоо ийм шүүмжлүүдийг бас нэлээд одоо хэлж яснаа. Энэ талаар биднээс бас боловсролын одоо байгууллагуудтай бас нэлээд хамтарч ажиллая. За мөн одоо багш нарыг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо илтгэл бусдад одоо гадуурхдахгүй байлгахаар хэрхэн яаж одоо анги танхимд нь байлгах уу? Жишээ нь бусад хөгжилтэй орнуудад бол одоо сонслын бэрхшээлтэй хүүхдүүдийн суудаг талбайг нь хүртэл одоо багш бол зохицуулж өгсөн одоо байдаг. Гэх мэтлэнгийн иймэрхүү зүйлүүдийг биднээс энэ жил хийхээр одоо төлөвлөж байгаа. За хүүхдийн сонсгол бууралтын тухай хүүхдийн нас за ямар эрсдэл хүчин зүйлс өрцөн зэргээс бас хамаарч харилцаа адилгүй байдаг. Тэгэхээр бага насны буюу нера болон хөл хүүхдүүд төрлийн сонсгол бууралт хамгаалдаг бол одоо бага насны 5 хүртэлх насны хүүхдэд дунд чихний зочмог болон шүүдэс төрөслөөр шалтгаалсан сонсгол бууралтууд хэлбэрт хамгаалдаг. Өсвөр наснд болон ахлах дунд ангийн хүүхдүүдэд бол дунд чихний архаг эдийн төрөсөл одоо арт иргэдийн сайн мэддэг бол хэнгэрэг цорхоо байх тийм ээ. За булагдах энэ өвчнөө шалтгаалсан сонсгол бууралт хамгаалдаг. Мөн сүүлийн үед техник технологийн хөгжилтэй холбоотой орж ихэвчний хит хэрэглээ. За чанга дуу чимээ өртөх за сонсголыг хамгаалахгүй удаан хугацаагаар одоо их өндөр дуу чимээ байх. За түүнчлэн бас дуу чимээ хэрэгтэй орчинд ажиллах, дууны бохирдлоо нөхцөл удаан хугацаагаар амьдрах зэрэг нь бол бас сонсгол бууралтанд хүргэдэг. Тэгэхээр одоо сонсголоо хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултаас үүсэж штэ тийм ээ. Энэ талаар та бас зөвлөгөө. Хүүхдийн сонсгол бууралтыг үүсгэж байгаа шалтгааны 60% бол өрсөн сэргийлэх боломжтой. Үүнээс гадна чихвчний хэрэглэнээс гадна сонсгол бууралтанд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл нь гадаад орчны дуу чимээ зэрэг нь хүүхдийг аажмаар сонсгол бууралтанд хүргэж цаашлаад сонсголыг дахин сэргээхээргүй болгодог. Мөн хүүхдийн таньж мэдих, сурч боловсрох зэрэг цөргөөр нөлөөлдөг эрсдэлтэй байна. Иймд хүүхдийн сонсголыг бага наснаас нь эхлэн хамгаалж, урьдчилан сэргийлж чихвчний дууг 60%-аас хэтрэхгүй сонсох нь сонсголоо хамгаалах эхний арга хэмжээ гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Хууль эрхцэн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах, иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг, хувийн эрхцэн шинжилэл, иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж санал бодлоо хуваалцлаа.
Иргэний хуулийг 2002 онд баталсан бөгөөд 29 удаа нэмэлт өөрчлөлт оруулж улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Энэхүү хууль нь иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бас баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг юм а. Ийм чухал хууль учраас хэрэгжилтэнд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач эрдэмтдийг татан оролцуулж иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн судлаач нар 5 дэд хэсэг хуваагдан иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн гэрээний эрх зүйн үндэслэлгүйгээр хөрөнгөжих, гим хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн чиглэлээр ажилласныг ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын гишүүн Номин Чимэг танилцууллаа. Digital asset буюу одоо бидний хэлж байгаа биткойнууд гэж ярьдаг те, энийг бид нар өмчийн эрх гэж үзэх юм уу, гэрээний харилцаа гэж үзэх үү, за санхүүгийн гэрээний нэг талын одоо хэрэглэгчийн эрхийг хамгаалах харилцаа байна. Энэ асуудлууд дээр иргэний хууль маань дахиж наривчилсан нэмэлт одоо асуудлуудыг тусгах шаардлагатай юу? Шаардлагатай бол хэрхэн тусах вэ гэдэг асуудлууд дээр судлаачид маань санал дүгнэлтээ гаргаж өнөөдөр бас салбарынхантаа хэлэлцүүлж байна. Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцаа хамаарлыг илүү одоо наривчлан судалж, хуулийн давхар төлөвлөлт зөрчлийг арилгах, иргэний хуулийн үзэл баримтлал системчлэлтэй нийцэхгүй хуулийн хэм хэмжээний зөрчилдөөний асуудлыг наривчлан зохицуулж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны багууд иргэний хуульд ажиллахгүй болон дутуу байгаа зүйлс юу байгааг тогтоож, дутуу байгаа харилцааг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулах ёстой дээр санал нэгджээ. Дэлхийд дахин гарч байгаа эрх зүйн шинэ харилцаа нөхцөл байдлыг харьцуулан судлах шаардлагатай байсан учраас Япон улсын олон улсын хамт ажиллагааны байгууллага JICA-тай 2 жилийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Иргэний хуулийн ерөнхий ангийн судалгааг Оюун Чимэг ахлагчтай баг хариуцсан гүйцэтгсэн хуулийн ерөнхий үндэслэл 1-9 дугаар бүлгийн 1-82 дугаар зүйлийг хамруулсан судалгаанд Монгол улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулжээ. Ингээд тус хуулийг бүхэлд нь шинжлэх шаардлагагүй, тодорхой хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнсэн байна. Энэ нь бол судалгааг Монголын 34 одоо судлаач, эрдэмтэн, шүүх мэрэгчлэтнүүд оролцож хийлээ. Одоо энэ судалгааны үр дүнг эргэлтэд оруулах хэрэгтэй байна. Иргэний хуулийг анх батлахдаа эдийн болон эдийн бас харилцаа, амны харилцааг зохицуулах маш нарын хууль байна гэж төсөөлж боловсруулан кодексийн шинжтэй хууль болохыг улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Баярмаа хэлж байлаа. Гэвч субъектив эрхийг зохицуулсан санхүүгийн түрээсийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааныгээд бусад хуулиуд гарч ирснээс үүдэн систем эвдэгдсэн гэж дүгнэлээ. Хувь хүн байгаа цагт 3 зүйл заавал байдаг те. Түүний нэг нь өмч заавал байна, нэг нь зөрчил заавал байна гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг л тэр зөрчигдөхөөс хамгаалах. Таны тэр эрхчлөөг хангаж байгаа өмчлөх эрх чинь яаж хамгаалагдах вэ? Тэрийг яаж хязгаарлах вэ? Бас туйлын утгаараа хүнд хуйлаад байж болохгүй те. Яг энэ агуулгыг л өнөөдөр иргэний хуулийн эдийн байдлын эрх зүй, эдийн бус байдлын эрх зүй буюу өмчийн эрх зүй гэдэг энэ салбар эрх зүйгээр зохицуулж явдаг л гэсэн. Тус хуулийн хэрэгжилтийн өнөөгийн бодит нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг хилэлцэн цаашид засаж залруулах тухай ярилцлаа. Хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох бодлогын үндэслэл боловсруулах, олон улсын туршлагыг харьцуулан судлах, шүүгч хуульчдын нэгдсэн санал дүгнэлтийг авах нь хилэлцүүлгийн зорилго юм а. Монгол Улсын ерөнхий сайд Зандан Шатар малчтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноос ноолуур банкны салбарынхантай даваа гарагт уулзлаа. Ноос ноолуурын экспортыг нэмэгдүүлэх нь бизнес ихнэр хязгаарлагдахгүй 300 мянган малчны амьдрал эдийн засагт чухал нөлөөтэй гэдгийг ерөнхий сайд Зандан Шатар уулзалтын эхэнд онцолсон байна. Ноос ноолуурын салбарынхан 2024 онд 707 тонн самсан ноолуур экспортлсон бол 2025 онд 4000 тонн болгож экспортын хэмжээг 5.7 дахин нэмэгдүүллээ. Мөн 335 сая Америк долларын орлого олжээ. Тэгвэл өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн бүтцийг харах юм бол хөдөө аж ахуйн салбар нийт өсөлтийн 40%-ийг бүрдүүлэхэд ноос ноолуурын экспорт зөнхлөн нөлөөлжээ. Дэлхийн зах зээл дээр Монгол ноолуурын одоо хүлээн зөвшөөрүүлэхэд нэг том алхам боллоо гэж үзэж байна. За бид мөн техникийн зохицуулалт гаргаснаар 330 ажлын байрыг анхан шатны боловсруулалт гаргасан байгаа. За мөн техник технологийн төвшөнд бол төрөөс олгосон эргэлтийн өрөмгийн зээлийг 42 компани 320.7 тэрбум төгрөгийн зээлийг авч бид өнгөрсөн жил анх удаа 50 гаруй хувийг одоо түүхийд бэлдэж чадсан ийм амжилттай байгаа. Зээлийн үртэмжийг сайжруулах, экспортын урамшуулалт хамруулах, худалдаа авсан түүхийд болон экспортын гэрээг барьцаалж, зээл олгох зэргээр дэмжлэг үзүүлбэл үйлдвэрлэлийн хүчин чадал экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж тус салбарынхан үзэж байна. Уулзалтын үр дүнд гүн боловсруулалт хийж, эерх үйлдвэр байгуулах төслийг бодлогоор дэмжиж, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнт оролцоход дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлд ноолуур
уран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн зэг байгуулахыг дэмжиж ажиллахыг хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд үүрэг болголоо. Энэ салбарт ажиллаж байгаа бас худалдаачид ноолор түүхийд бэлтгэгчид тэгээд бүхэл шат амжилгандаа үндсэндээ одоо нийтдээ 400 мянган хүний шууд ажлын байртай холбоотой за дам утгаараа бол хөдөө орон нутгийн аж амьдрал ноолорын орлоготой салшгүй холбоотой байдаг. Тийм учраас ноолорын экспорт шин зах зээлийг болгохлоос бид гадаад яам тодорхой чиглэсэн байгаа. Ерөнхийдөө зандан шатар зээлийн үртэмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар Монгол банк бол арилжааны банкуудын төлөөлөлтөд мөн энэ үеэр ярилцлаа. Ялангуяа дахин зээл авахын тулд өмнөх зээлээ төлсөн байх ёстой гэсэн хатуу шалгуурыг уян хатан болгох тухай ноос ноолуурын салбарынхны хүсэлтийг хөндлөө. Банкуудын тухайд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийг дэмжиж хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Нөөцлсөн түүхийд томоохон хөрөнгө оруулалтын гэрээг барьцаалж зээл олгох мөн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг асуудлыг судалж үзэхийг Монгол банкны ерөнхийлөгч Наран Цогт хэллээ. Бизнесийн дэмжих тэр дундаа экспортыг дэмжих чиглэлээр болвол энэ бодлогын арга хэмжээнүүдийг чиглэж байгаа бол манай банкны удирдлагууд ойлгож дэмжиж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цаашдаа ч ер нь ингэж ээж бид нар энэ хэрэглээ түрээс суурьсан эдийн засгийг баялаг бүтээдэг экспортлогч улс болгоход ингээд чиглүүлэх юм аа. Сүхбаатар аймагт энэ сарын 21-ний өдөр ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар болж салбарын яам бэлтгэл ажлыг анх ажлын хэсэг томиллоо. Мөн татварын бодлогоор хэрхэн дэмжиж болох талаар судалж санал боловсруулахыг сангийн яамд даалгалаа. Монгол улсын зэвсэг төвчнээс нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Цэргийн баг бүгд найрамдах өмнөд Судан улсад энгийн иргэдийг хамгаалах үүргийг гүйцэтгэжээ. 2026 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бус нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн мөн 2 дугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэнийг хамгаалтанд хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч нийт 1400 гаруй иргэнийг хамгаалтанд авч ажиллажээ. Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд Цэргийн багийн зүгээс эмнэлгийн майханд анхан шатны тусламжийн зэг байгуулж шархсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарлан зохион байгуулалт хийсэн байна. Төв аймгийн Сэргэлэн суманд малын гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдлыг 3 дугаар сарын 2-нд зарласан байна. Түүнчлэн хөдөлгөөн хорьсон талаараа засаг даргын тамгын газраас мэдээлсэн байна. Тэгвэл тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулахад сумын төвийн багийн 12 айлаас малын гоц халдварт өвчин гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. Мөн хэсэгчлсэн хөдөлгөөн хязгаарласан гэдгийг хэлж байлаа. Харин малын ямар гоц халдварт өвчин илэрсэн талаар малын эмнэлгийн ерхий газраас тодруулахад лабораторийн шинжилгээгээр шүлгийн өвчин илэрсэн гэдгийг мэдээлсэн байна. Бүх хотод нэгдсэн тайзнаа бүх хайрыг бүсгүүчүүдтэй хошин урлаг, рок, поп, циркийн нийтийн дуучдын нэгдсэн шоу тоглолт 9 дахь жилдээ тоглохоор боллоо. Тоглолт 3 дугаар сарын 7 болон 8-нд 17 цагаас тоглогдох юм байна. Тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин Батцүх, Монгол Улсын ардын жүжигчин Чимэд Цэцэг, Монгол Улсын гавьяа жүжигчин Банзрагч, Монгол Улсын гавьяа жүжигчин Батбол, Бат Цэцэглэн, Никитоны Баачка, Ука Эрка, Айгема циркийн үзүүлбэр, мөн соёлын тэргүүний ажилтан Чулуунбаатар, соёлын тэргүүний ажилтан Алтан Жаргал, соёлын тэргүүний ажилтан Сүрэлт Төмөн соёлын тэргүүний ажилтан Дашнам, соёлын тэргүүний ажилтан Ундрал, соёлын тэргүүний ажилтан Цогсогма, соёлын тэргүүний ажилтан Элбэг Заяа, мөн Маск Production, Мөрөөдлийн театр Юртүр хамтлаг Ишиг Production-ы уран бүтээлчид оролцох юм байна. Тасалбарын тикет цэг эмээ болон 91 93 67 67 гэсэн дугаараар холбогдож худалдаа авна уу. Зовлонгийн өмнө сөхрөхгүй хичээж бэрхшээлийг даван туулахаар ирмэлзэж яваа нэгэн охиныг онцлон хүргэж байна. Наман байгаль охин багадаа эмнэлэг твтэж байх үедээ дадлагаар ирсэн цагаан халааттай эгчийг хараад л эмч болно гэж өөртөө амлажээ. Одоогоор охин харааны чадвараа алдаж буй ээжигээ асарахаар сургуулиасаа төрж хүлээ аваад байгаа ч хичээлээ орой бүр давтаж өөрийгөө бэлтгэсээр байна. Ээжтэй гомдож исэн бол уучлаарай. Би ер нь дандаа гомдож үдээд юм л та. Тэг. Миний жоох охин маань ээжтэй маш их тустай миний хүү ах хоёр. Эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байхдаа намуун байгаль охин эмч болохоор мөрөөдсөн бөгөөд 16 наснаасаа хөдөлмөр эрхлэн ээж дүүгээ асархын зэрэгцээ ангаахын их сургуульд ирсэн орчээ. Гэвч ээж нь харах чадвараа алдах онош тавиулснаар сургуулаасаа төр чөлөө аван гэр бүлийн асрах шаардлага тулгараад байна. Хэдийгээр амьдрал түүнд хүн цорилтуудыг тулгасаар байгаач бууж өгөлгүй тэмцээр байгаа намуун байгаль охиныг бид онцоллоо. Тэгэхэд нэг цагаан алуудаа ингээд намруулсан нэг
их чиг харсан. Тэгэл за би угаасаа юм болох юм. Яг энэ их чиг юм гоё хичүүлнэ гэл. Тэгэл юм бол анхаар юм тэгээ шийдсэн. Соёл чөлөө авсан. Тэгээд давхар бүх хичээлийн номнууд байгаа. Одоо молекул биологи, кислог гэл тэр хичээлүүдийн номнуудыг бас давхар зүгээр суухгүй гэртээ бас ингээ багаар уншаал тий. Завгаар бол уншаад аль эсвэл бүр завгаар бол адаглаад үзээд одоо YouTube одоо орчин үед ч бүх юм юу болсон амархан болсон. Тэгээл сурыг гэвэл үсэ яаж сурна. Манай ээж одоо гадуур дотор ганцаараа ерөөсөө явж чадахгүй. Урдах замаа л арай ээж юм харж байгаа болохоор эмнэлгүүдээр айгүйх явах шаардлагатай болоод би заавалчгүй ингэж хамт явахгүй бол орон займ баримжаас нэлээд алдагдчихсан. Одоо жишээлбэл нэгдүгээр эмнэлэг рүү очлоо гэхэд багшийн дэдийн буудлын дээр буугаад хаашаа явахаа мэдэхгүй байлаа гэд ээж айгүйх сүүлийн үед одоо өвчнөө мэдснээс хойш айгүйх тэгдэг болчихсон. Сэтгэл санааг ч гэсэн дагаад ийж авах гэж би ер нь л бодоод байгаа юм. Энэ оншиг мэдгээс өмнө болохоор бит гурвчин гуруулаа тий. Одоо сар болгоо ингээл хоол молн орвол орчдөг. Тэгээл ээж маань өөрөө одоо чадах хэмжээгээр ажил хийгээл би ч ээжтэй хичээлхийн хажуугаар одоо амралтаараа ажил хийгээл туслаад тэгээд явдаг байсан. Анхны ажлаа 16 настайдаа хийжсэн. Анхны ажил минь болохоор эмээлтийн махны үйлдвэр байсан. Тийм. Нууц биш бол одоо анхны цалингаараа одоо юу зарцуулж байсан байж. Анхны цалингаараа тэр нөгөө хичээлийн юу байсан болохоор хичээл орох төгчсөн болохоор хичээлийн хэрэгслээ бэлтжижсэн, дүүгийн хичээлийн хэрэгслээ бэлтжижсэн. Тийм. Тэгээд ээжтэй бас өгөөд тэгсэн гэнэ охин маань ингээд хөдөлмөрлөлээд ээжээ охин цалингаа алаа гэд хоёулаа гуруулаа ингээд гарын юунд солонгос хоолнд орё гэд ингээд дагуулж гараад ээжтэй тэгээд юм авч өгөө цуг канал манаа үзээ тэгээд ээжээ та хэрэгцээндээ зарцуулаарай гэд ингээд мөнгө төгрөг өгсөн. Айгүй өгсөн тэгээд тухайн үед ингээд нэг итгэхэд нэг тийм юм итгэж ядсан ч юм. Тэгээ баяр юу хоёр ингээд эргэлзээ ч юм тэр хоёр их зэрэг төрчихсэн. Тийм. Миний ийм жоох охин маань ээжтэй маш их тустай миний хүү охин хоёр. За наман байгалыг 8 настай байхад нь хойд эцэг нь гар хүрдэг байжээ. Охин энэ талаар хинч хэлэлгүй явсан байна. Харин ээж нь нуруунд дээрх сорийг анзаарч болсон явдлыг мэдснээр маргаан үүссэн байна. За үүнд хорсон хойд эцэг нь охины хувцсанд гал тавьж сүрдүүлсэн хэрэг гарчээ. Уг хэрэгээр тухайн этгээд 18 жилийн хориг ялгсан ба өмнө нь шоронд хоригдож байгаад өршөөлийн хуулиар суллагдсан байсныг олж мэдсэн байна. Нам хонцгосч гэдэг энэ хүүхэд болохоор айгаал ингээд нам хонцгосны юм дэргэр юм юу өмссөн. Юу богомсон тэгсэн чинь чи яас их ингээд ээж бид хоёрын дунд ингээд хавж ярьж ингээд хэрүүл хийдэн бэ. Бид хоёрыг хэрүүл чамаас болдог. Чи чамаас болж би одоо хүүтэйгээ хамт амьдарч чадахгүй. Ингээд өгөөд өггээд тамхи татахтаа чүтэнцээ зураад юу галаа болцоочод өөрөө гараа явцсан. Ингээд гараараа ингээд юу яасан чинь гал авцаад ирэнгүүт янгууд ингээд нёлонтой хүн гар хөлтөн наалтаа тэгээ гараад гүцмээ. Тэгээ гарч гүгээд хойд айлтаа хэлчээ. Тэгээ өөр ерөөсөө зогсохгүй ингээ гүцсэн нөгөө гал нь улам авалцаад хойноос нь хөөвөл гүцэхгүй. Тэгээ хоёр талаас нь ингээ хамж бариад тэгээд гал мал нутраас би тухайд хүүгээ эмнэлэгт хараад гिचсэн учраас бас нарийн юуг бол сайн мэдгүй. Яг тэгээд 2018 жил суугаагүй 8 жил суусан юм шиг байлээ. Бид нар бол тэрнээс хойш бол ерөнхийдөө нөгөө айцтай, хүчтэй тэгээд тэр үг бүтгэнээс бол энэ холбоогийн таслыг байна. За энэ цаг үед түүний дүү Ами Эрдэнэ ихчийнхэн хань найз сонсогч болж байна. Ами Эрдэнэ том болоод нисгэж болох мөрөөдөлтэй ба ээж эгч хоёроо суулгаад тэнгэрт нисэх хэмээн инээ далцаар ярьж байна. Би ээжнээ хоёрт зөндөө хайртай шүү. Тэгээд би том заавал нисгэж болоод тэгээд та хоёрыг гоё онгоцон суулгаад тэнгэртлөө бүү дээш ингээд нисгэнэ.
Хэдий дээрх хүнд нөхцөл байдалтай тулгараад байгаач тэр мөрөөдлөөсөө ухраагүй. Орой бүр хичээлээ давтаж өөрийгөө хөгжүүлсээр хизээ нэгэн өдөөрөө цагаан халаад өмсөн бусдад туслах хэмж олон гэсэн зорилгоо тээсээр байна. Ээж нь одоо хүү ах хоёртой хоёуланд нь маш хайртай. Тэгээ миний бүхэл юм. Ямар амьдрал миний хоёр хөтөл байна да. Тийм болохоор би хамгийн баяж. Одоо яг хүсэж байгаа зүйл гэвэл ээжигээ л эмчлүүлээд одоо байгаа харагийн чултгаа тогтоож үлдээмээр байна. Тийм энэ л одоо хүсэл маань байна. Ээжтэй үнэхээр хайртай шүү. Хайртай хийдэг үг үнэхээр ховор хэлдэг байхгүй юу? Нэг тэгж хэлж чаддаггүй. Тэгээд хайртай шүү. Өсөж том болгосонд маш их баярлалаа. Тэгээд гомдож исэн бол уучлаарай. Би ер нь дандаа гомдож үдээд юм л та. Тэгээд Дөрвөн хүүхдээ жоин чимэг жирэмсний амралтаа зүгээр өнгөрөөсөнгүй тэрээр өөрийн хоббигоо ажил хэрэг болгон хөгжүүлж гэртээ цэцэг тарьж ургуулan борлуулж ихэлсэн нь өдгөө цэцэгчин ээжүүд нэртэй 3 салбар бүхий цэцгийн дэлгүүр болон өргөжөөд байна. Түүний хувьд бизнесээс амжилтаас илүүтэйгээр бусдад баяр баясгал бэлэглэж ээжүүдэд ажиллах боломж бүрдүүлж байгаа нь хамгийн том урам зориг нь болтгоо. Энэ эмэгтэй бол 4 хүүхдийн ээж оюун чимэг юм а. Тэрээр жирэмсний амралтаараа өөрийн хоббигоо ажил хэрэг болгон хөгжүүлж гэртээ цэцэг тарьж ургуулan цөөн тоогоор борлуулж эхэлсэн нь өдгөө цэцэгчин ээжүүд нэртэй 3 салбар бүхий цэцгийн дэлгүүр болгон өргөжжээ. Тэрээр ургуулсан цэцгүүдээ захимаар танилцуулж захиалга авч эхэлснээр хэрэглэгчдийн хүрээ айжмаар тэлсэн байна. Кредиттэй байх хугацаанд за гэрээр зүгээр нөгөө янз янзын цэцэг жимстэй мадлгууд ургуулад өрслүүлээд ингээд гэрээр дүрэн цэцэгтэй байдаг байлаа манайх. Манай ээж бас цэцэг тарьдаг. За ер нь гэр бүлээр юм цэцэг ногоонд хайртай дуртай хүмүүс. Би тэр гэртээ би одоо ингээл цэцэг тарьж ургуулаа. За тэгэл хайваа орийнхоо тий найзууд, ах эгч, за хамаатан саднуудынхаа цэцэгнүүдийг янзалж өгөөл ингээл гэрээхээ зав хүүхдээ харах зав цагаараа ингээ явдаг байсан. Тэрнээсээ улбаалаад за одоо нэг өөрчлүүлээд худалдаалал тий баг багаар худалдаалал. За тэрнээсээ явсаар байгаа л бүр нэм дэлгүүр нээсэн. Анхандаа бол манайх тармил цэцгээр яг дагнаад бүх төрлийн тармил цэцгийг өөрөө тариад, үндэслүүлээд, ургуулаад тэгж худалдаалдаг байсан. Ийхүү ганцаараа эхлүүлсэн ажил нь цаашид олон ээжүүдийг ажлын байраар хангах болжээ. Өнөөдөр цэцгийн дэлгүүрийн 3 салбарт ихэвчлэн хүүхдээ асарч буй эсвэл уян хатан цагийн хуваар шаардлагатай ээжүүд ажилладаг байна. Ерөнхийдөө маа дээр одоо дандаа ээжүүд эмэгтэйчүүд ажилладаг ийм онцлогтой дэлгүүр байна. Орон нутгийн дэлгүүрүүд ихэнх нь эмэгтэйчүүд ээжүүд байдаг. За хотын дэлгүүрүүд дүүргүүд бас ихэнх нь эмэгтэйчүүд ээжүүд байдаг. Тэр хэдийгээ одоо хамтраа тий өөрийнхөө мэддэг чаддаг бүхнийг зааж өгөөд одоо манахаас бөөндөж байгаа тэр хэдэд би туршлагаасаа хуваалцаа тийм одоо дэлгүүрүүдтэй харилцдаг тийм найзууд болоод одоо ах дүү нар тий найзууд янз янзын эмэгтэйчүүд зөндөө байгаа. Бизнес гэдэг ер нь өөр гэсэн онцлогтой байдаг тий. За манай цэцгийн дэлгүүр ер нь цэцгийн дэлгүүрүүдийн хувьд бол ийм энерги гойтой. Цэцэг бол өөрөө энерги гойтой. Хүнд байнгын юм аз жаргал инээмсэглэл бэлэгж идэг тий. Цэцэг авсан хүн одоо энэ тий цэцэг авах мэдрэмж гоё штэ. Тэр үеийн мэдрэмж үнэхээр одоо үгээр хэлшгүй гоё тийм мэдрэмж байхгүй. Тэгэхээр тийм хүнд аз жаргал бэлэглэн гоё мэдрэмж бэлэглэн гэдэг бол одоо нэг юм гоё. Өстө миний хувьд бас гоё мэдрэмж. Манайхаар ер нь үйлчлүүлдэг хүмүүс байнгын худалдаа авахчтал байдаг. Танах хямдхан шүү те, танах гоё шүү, сайн сорт оруулж ирдэг шүү. Тэгээд дахин авдаг хүмүүс л байдаг. Тэгээд энэ завшааныг одоо тохиолдуулаад цэцэгчийн ээжүүдийг сонгодог те, үргэлж дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа гэж хэл. Ийхүү жирэмсний амралтаар эхэлсэн жижигхэн санаачлаг өдгөө олон ээжүүдийг ажлын байраар хангаж нийгэмд үн цэн бүтээсэн бизнес болгон хөгжиж байна. Улаанбаатар төмөр зам нийгэмлэг өнгөрсөн жил ачаа тээврийн түүхэн дээд амжилтыг тогтоож 16,000 гаруй ажилтнтай томоохон хэмжээний байгууллага юм. Улаанбаатар төмөр замын удирдах ажилтны зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн зорилтын дүгнэлтийг хэлэлцэж, эх жилийн зорилтоо хэлэлцсэн байна.
Өнгөрсөн жил Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, ачаа тээврийн шиндээ дамжилтыг тогтоосон байна. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тээвэрлсэн ачааг төрлөөр нь авч үзвэл экспортын 11.6 сая тонн, импортын 3.9 сая тонн, орон нутгийн 12.1 сая тонн, харин дамжин өнгөрөх 5.9 сая тонн ачааг тус тээвэрлсэн байна. 16 мянган гаруй ажилтнтай Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах ажлын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр төмөр замчдыг чиглүүлэн ажилдаг 70 гаруй салбар нэгжийн 350 гаруй удирдах ажилтнууд өнгөрсөн оны зорилтыг дүгнэж хэлэлцэж, энэ оны зорилтоо хэлэлцлээ. Өнгөрсөн жил Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажилласан бөгөөд ажилчдын хувьд цалинг нь 10 гаруй хувиар нэмэгдүүлж, залуу ажилчдаа дэмжихээр ипотекийн зээлд хамруулж эхэлсэн байна. За дэлхийн нийтэд үүсэж байгаа одоо энэ геополитикийн болон энэ хүндрэлтэй цаг үед ялангуяа манай улс шиг энэ далаад гарцсгүй за төмөр замын тээвэр зөнхөлж байгаа энэ байгууллагуудын хэрхэн одоо байгууллагыг бүр ашигтай, бүтээмжтэй ажиллуулах уу? За үүгээр дамжуулаад байгууллагын хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудал, цалин үүсний асуудлуудаас хэрхэн цааш анхаарах гэдэг юм чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж ийн гэж үйлдвэрчний нийгмийн байгууллагын зүгээс үзэж байна. Өнгөрсөн оны хийсэн ажлуудаас томоохон бүтээн байгуулалтаас дурдах юм бол ямар бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн? За өнгөрсөн онд бол хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нийгэмлэг болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний нийгмийн байгууллага хамтын гэрээ гэж байгуулдаг. За энэ өрөөнд бид нар бол одоо нийт ажилтнуудынхаа цалин хөлсийг 10-аас дээш хувиар нэмэгдүүлээ. За сарын ажлын үр дүнгээс үндсэн цалин руу шилжүүлэх. За ажилтнуудын доктор сурчлалыг хангах зорилгоор шугам замын ажилтнуудад ипотекийн орон сууцыг бий болгох гэх мэтлэн олон ажлуудыг бол хийсэн. За нийтдээ хамтын гэрээний хэрэгжилт маань 99.3% бэлтгэлтэй дүгнэгдэж за энэ 2026-аас 27 оны хамтын гэрээгээ бас бид нэр сая энэ оны 12 дугаар сарын 30-нд баталснараа бас нийт ажилтнуудын 2026 болон 27 онуудын одоо хөдөлмөр эрхлэлтэй харилцаанд одоо шийдвэрлэгдэх цалин хүйс нийгмийн асуудлуудыг бол бүрэн шийдвэрлж чадсанаар бол одоо чухал онцлог жил болсон. Өнгөрсөн жил 33.7 сая тонн ачаа тээвэрлсэний 54.3% нь замын өд помпоор тээвэрлэгдэж цагаа болсон бүтээн байгуулалтыг хийсэн гэдгийг ч онцолж байна. Мөн цаашид геополитик цар тахлаас шалтгаалсан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн шатхууны нийлүүлэлт өнгөрсөн онд эрс нэмэгдсэн гэдгийг замын өд өртөөний дарга хэлж байлаа. За энэгээр бас удирдах ажлын манлайлалыг одоо соёлын төвшөнд авчиж өнөөдөр бас гаргаж ирж байгаа ийм том ажил болгочийн том байгууллага шүү дээ. Ингэж ажиллаж байгаа ярихад бас сайхан байна. За замуу тэлийн бомбтоор бол Улаанбаатар төмөр зам гол ачааны эргэлт бараа материал эргэлт бол өрнжийдэг. Нийт 33.7 сая тонн ачааг Улаанбаатар төмөр зам 25 онд тээвэрлж чадсан түүх амжилт тогтоосон. За энэний 18.4 буюу нийт тээвэрлсэн ачааны хэмжээний 54.3% бол энэ бомбтоор гарч. За энэ бол Улаанбаатар төмөр замын бүх хамт олон хийсэн маш том бүтээн байгуулалтын ажил гэсэн тээвэрлэлтэй. За энийг бол ганцхан тэр бомбтоор гарч өнгөрч байгаа ч амжилт ололтыг энэ дээрх юм бол одоо маш их. За цаг олсон хөрөнгө оруулалтууд бүтээн байгуулалтыг бол хэрлэн дарахтай Монгол Улсын хөдөлмөрийн баатарын Улаанбаатар төмөр замын хамт олон бол цаг алдахгүй хийдэг. Энийхээ үр шимээс улс оронд оруулж байгаа эдийн засгийн үр ашиг нь бол хязгааргүй маш өндөр байна гэдэг нь харагдаж байна. Харин зүүн хараад ачааны вагон засварын депогийн хувьд хүний нөөцийн тогтвор суурьшлыг нэмэгдүүлэхийн хүрээнд шин залуу ажилчдыг 10 айлын орон сууцаар хангаж нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан бол Орос улбаны улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалan цаашид ачааны вагон засварын заримын данг тасалдах эрсдэлч үүссэн гэдгийг хэлж байлаа. Өнгөрч манай 2025 онд манай Улаанбаатар төмөр замын зурагт шиг вагон засварын депо 2889 вагон засвараас төлөвлөмжийн гүйцэтгэлийг 100% биелүүлж ажилласан байгаа. Өнгөрсөн онд одоо бид хостгуун суулгах, хостгууны холын үзүүний 90-с сэргэнт сурлах гэх мэт одоо бас томоохон ажлууд бас өөрсдийнх нь дотоод орчин чадлнаас үлдэж байгаа шийдвэр бас үйлдвэрлэлээс нэвтрүүлсэн байгаа. Энэ бас одоо манай томоохон ажлуудыг бас нэг болсон. Улс орны хэмжээнд үүсэж байгаа хүний нөөцийн ажлах хүчний хомсдол үүсэж байгаа энэ асуудалтай байгууллагын зүгээс бид бол эртнээс бэлдэж ингэж ажилласан. За үүний үр дүнд бас шинэ залуу ажилтнуудыг бас манай байгууллагыг сонгон ирж байгаа ажилтнуудыг бас ажиж амьдрах байрлах одоо орчин нөхцөл буюу одоо амьдрах байраар нь бас хангаж өгч байгаа 10 айлын орон сууцыг бас манайх өөрсдөө хуучин одоо ашиглалтгүй орчин байсан объектыг бас эргээд зөвлөж 10 одоо шинэ залуу ажилтны одоо ажиллаж амьдрах орон сууцаар нь хангаж өгч бэлдэж өгсөн. За хүний нөөцөөс гадна өөр тулгымцсан асуудлууд дээр за ерөнхийдөө бол яг нөгөө одоо юу гэдгийг Орос улбаны улсын геополитикийн асуудлаас болоод за бас вагонуудын манай сэдв материалын бас хомсдол үүсэх эрсдэлтэй. Энэ бас одоо алсаараа бас манай байгууллага үйл ажиллагаанд бас сөргөл боловсрол магадaltaй байгаа. Гэхдээ бол бид зам бол албаныхаа удирдлагатай
хамтраад дээрх асуудлуудыг бас боломжит үйлдэлээр нь шийдээд ингэ явж байгаа. Ингээд Улаанбаатар төмөр зам хувь нээлтсэн нийгэмлэг эрхчлэлийг байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгонд зорилт дэвшүүлж салбар нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Хөтөлбөртэй хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр дэлхийд дахина болон дотооддоо болсон гол үйл явдлын мэдээллийг танилцууллаа.